Амбацхан уу? Энэ бичлэг дээр сайтчид хэрхэн ашиглах талаар анхан шатны зааврыг доменер хостыг хэрхэн холбоос нэхлээд зааж өгнө. Эхлээд та iTunes-ээс домен болон хостоо авсан байх ёстой. Домен хостоо авсан бол үйлчлэгээ гэсэн дээр дарна. Дараа нь веб байршуулах үйлчлэгээ идэвхтэй гэсэн дээр дарна. Тэгээд cPanel нэвтрэх гэсэн дээр дарж удирдлагын панел руугаа орно. Баруун талд shared IP address гэсэн байгаа. Энэ таны хостын API гэсэн үг. Энэ IP-г болж аваад буцаад хэрэглэгчийн цонх руугаа орно. Дээр харагдж байгаа домен гэсэн дээр дарж орно. Доменийн ард идэвхтэй гэсэн дээр дарж орно. Зүүн талд доменерийн удирдлага гэсэн дэсээс доменерээ удирдана. Add new record гэсэн дээр дарна. Энэ болохоор record буюу доменерийн хостын IP руу чиглүүлж хооронд нь холбоно гэсэн үг. Host name гэсний хост ойрхон нь IPv4 гэсэн дээр хуулж авсан IP-га тавина. ETL дээр 7200 гэжчээд add record дарна. Амжилттай хадгалагдлаа гэж гарч ирнэ. 1-24 цагийн дотор ерөөдөө бүрэн итгэвч нь. Буцаад cPanel руугаа дарж ороод site builder гэсэн дээр дарж орно. Баруун дээр харагдж байгаа create a new website гэсэн дээр дарна. Домен хэсэгт сайтын доменийг бичиж өгөөд submit дарна. Эндээс AAR вебсайтаа хийх үү, темплейтээр сайтаа хийх үү гэдгээ сонгоно. Салбар болон нэг хуудастай, олон хуудастай гэх мэт өөр темплейтүүдээс өөр төгсрөнийг сонгоно. Сонгохоос өмнө preview дээр дарж харж болно. Тохирох темплейтээ олсон бол choose гэсэн дээр дарна. Эндээс та темплейтийг өөрийн хүснээр өөрчлөх боломжтой. Жишээлбэл төсвийн нэр дээр дарж link text гэсэн дээр өөрчлөлгөөгээ сольж бичнэ. Бусад текстүүдийг дээр нь 2 удаа дарж сольж бичих боломжтой. Мөн таблет бол утсан дээр хэрхэн харагдах мөн вебсайтаа яаж харагдахыг дээр байх нүдэн дээр дарж харж болно. Аюулгүй төднөөс ирнэ темплейтээр өөрчлөлт хийгээд хадгалаад явбал зүгээр. Дээр харагдж байгаа шарангатай хадгалах тавч дээр дарж хийсэн зүйлсээ хадгална. Backups руу өмнө хадгалсан байсан руугаар restore дарж буцаах боломжтой. Хэрвээ англи хэл дээр төгсдөө санагдвал монгол хэлтэй болгож сольж болно. Зүүн талын хэсүүд дээрээс текст, зураг, баган, өгснөх гэх мэт олон хэрэгслүүдийг оруулж солих боломжтой. Хамгийн сүүлд нь вебсайтаа хийж дууссан бол нийтлэх гэсэн дээр турснаар сайт танд дуудах. iTunes хязгааргүй боломж.